Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, үлзэдлүүцээс үзэгч та бүхэндээ өглөө бүр хүргэдэг. Их өглөө ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бидний болохоор өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 69 дугаар сургуулийн захирал Оюун сайхан болон нийслэлийн ерөнхий боловсролын 69 дугаар сургуулийн түүхийн багш Батцүрэн нарууд оролцож байна. Тэгэхээр өглөөний мэндийг хүргэе, бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. Өглөөний мэнд. За тэгэхээр бид бүхэн өнөөдрийнхөө дугаарт элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулж үзэж та бүхэндээ шинэхэн дугаараа хүргэж байна. Тэгэхээр сая 6 дугаар сарын 15 хүртэл бол одоо элсэлтийн ерөнхий шалгалтын маань бүртгэл явагдаад за одоо сурагчид маань шалгалтанд ороход бэлэн болсон хичээл сонголтуудаа хийгээд дуусчихсан байгаа тийм ээ. Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалт маань энэчлийн тухайд хэдэн сарын хэдний хооронд явагдах гэж байна. За тэгээд элсэлтийн ерөнхий шалгалтанд одоо 69 дугаар сургуулийн тухайд одоо хэрхэн бэлдэж байна вэ? За элсэлтийн ерөнхий шалгалтууд жил болгон явагддаг. Хоёр боловсрол шинжилгээ ухааны сайдын 66 дугаар тушаалаар явж байсан бол 2025 онд энэ дээр нэмэлт өөрчлөлт гараад 69 дугаар тушаалаар явагдаж байгаа. Ингэсний дагуу бол олон улсын шалгалтуудыг дүүцүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтыг биеэр өгөх гэсэн юм хоёр шалгалтын үйл нөхцөлтэй явагдаж байна. За манай сургуулийн хувьд бол нийт 154 хүүхэд энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа. 12 дугаар ангийнхаа хүүхдүүдийг яг өгөх чиглэлийн дагуу бол ийшийг бэлдэж давтгыг бол хийж байна. Дээр нь болохоор ийшийн хамтарсан сорилуудыг бол бусад сургуулиудтайгаа хамтарч авч байна. Ингэснээр ямар үр дүнтэй байгаа юм бэ гэхээр хүүхд маань юун дээр алдаад байгаа юм бэ? Ямар сэдвүүдээр алдаж байна уу? Яавал өөрийгөө сайжруулах уу гэдэг дээр анхаарал гол чиглүүлэн ажиллаж байгаа. Үүний үр дүнд хүүхдүүд маань нэг даалгаварч гэсэн одоо зөв хийх чадвар суунаа. Ингэснээр бас хүүхдүүдийн оноонд ахих боломжтой гэж л үзэж байна да. За Батцүрэн багшийн маань тухайд бол өнгөрсөн жил одоо 12 дугаар анги төгсгсөн гэдээ бас өмнө ярьжсэн тийм ээ. Тэгэхээр 12 дугаар анги төгсгсөн одоо таны хувьд одоо хичнээн 12 дугаар анги төгсгөө ер нь ингээд туршлагуудаас харахад сурагчид яг юуг анхаарах хэрэгтэй байна вэ? За ер нь 12 дугаар анги 4 5 удаа төгсгсөн л дээ. 69 дугаар сургуульд бол нодон төгсгсөн. За энэ эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг бол ер нь ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн иргэн дараагийн шатны сургалтанд одоо ямар бэлтгэлтэй байна уу, ямар төвшөнтэй байна гэдгийг л шалгах ёстой одоо юм төвшөнд тогтоол юм шалгалт юм байгаа шүү дээ. Тэгэхээр за яг нь одоо манайх 12 дугаар анги төгсглөө. За хүүхдүүд бас алдаа гаргадаг юм аа. Тэгэхээр одоо нэг ч гэсэн хүүгээд алдаа гаргахгүй бүгдээрээ сайхан оролцоод амжилт бүтээлтэй байгаасаа л гэж одоо бид нэр багш бүхэн одоо санаа зовж байгаа шүү дээ. За тэгэхээр шалгалтны дэг журам гэж байна. Нэг цагийн өмнө тришийнхээ байранд ирсэн байх хэвээр. 10 минутын өмнө байраа эзэлсэн байх хэвээр. За тэгээд нөгөө авчрах бичиг баримттай одоо бүгдийг нь авчраад иргэний үнэлгээтэйгээ 12% хэрэгтэйгээ одоо бүртгэлээ явуулж та ингээд ирэх ёстой. За ямар ч байсан ингэж ирэхгүй бол нөгөө баримтаа дутуу аваад ирцэн. За тэгээ гар утсааг хармаалчихсан. За ингээд янз бүрийн одоо болох хөдөлгөхгүй юм авч орох гэдэг ингээд зүтгээд байдаг цагтаа ирэхгүй юм алдаанууд гардаг юм аа. Энэ талаар одоо сайхан анхаарад энэ талаар ярилцсан да. Тэгэхээр ямар ч бас элсэлтийн ерөнхий шалгалтанд орохдоо бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрэнгүүцэд авчрах шаардлагатай юм. Сурагчид энийг орхих тохиолдол бас их гардаг тийм ээ. Заавал тийм байх ёстой. Одоо ямар нэгэн бичиг баримтаа орхичлаа гэхэд бол элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжгүй болно гэсэн үг үү? Боломжгүй. За тэгээд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөд одоо бичиг баримтаа одоо тухайн үедээ бол бичиг баримтаа авчрах нь зөв байна. Гэхдээ хамгийн гол нь сурагчид маань сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ? За гоё асуулт. Ягаад гэвэл миний байнга бодож байдаг зүйл хүүхдүүд нөө сэтгэл зүйн одоо шалгалтын дарамт гэж байдаг. За энэ дарамтыг байхгүй болгохын тулд багш болгон эцэг их болгон хүүхдүүдтэй чи бол одоо энэ шалгалтыг чадна. Энийг тайван хийх ёстой гэдэг зүйлийг хэлсэн. Энэ сэтгэл зүйн дарамтаас нэг онц сурдаг хүүхдүүд маань хийж чаддаг зүйлээ гинтэн шалгалтын дээр очиод чадхаа байдаг. Тийм учраас сүүлийн үед нэг сургуулийн сэтгэл зүйчид ихтэй сургуулийн одоо хамтарсан сэтгэл зүйн одоо шалгалтын айдсыг стрессийг даван туулах аргачлалын сургалтад тэгвэл байнга авдаг. Ингэснээр л хүүхдүүд нь бас шалгалтын айдсаасаа бол салж эхэлж байгаа. Хэрвээ шалгалтын айдсаас салж эхлэхгүй бол
хүүхдүүд маань ер нь ороод л сандрах, тэвдэх, мэддэг юм хүртэл мэдэхгүй болох тохиолдол байсан болж хүүхдүүд маань хохирох тохиолдол гардаг. Тэр шалгалтын сэтгэл зүй гэдэг бол хамгийн чухал асуудал. Одоо ингээд сургуулийн орчинд бол сурагч багш хоёр ингээд одоо элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдээд байдаг тийм ээ. Гэтэл энэ чинь нөгөө эцэг эхчүүд бас хамтран ажиллах ёстой гэдэг маш том зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эцэг эхчүүдтэй бас анхааруулж хэлэхэд юу байна? За эцэг эх бол энэ шалгалтанд одоо бэлдэх одоо бүх орчинд хамгийн эхлээд бүрдүүлж өгөх ёстой. Сургуулийн танхимаас гадна гэр орны нөхцөл гэдэг ч одоо маш чухал орчин шүү дээ. Ер нь сая хэлсэн эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг бол ер нь бол маш сайхан зүйл гэж ойлгох хэрэгтэй. Сайхан амгалан тайван одоо өөрийнхөө дуртай мэргэжлээ эзэмших, дуртай сургуулиа сонгох, дуртай боловсролоо одоо өндөр дээшээ ахиулах ийм сайхан төрөөс олгож байгаа сайхан боломж гэж харах хэрэгтэй. Одоо нэг удаа боломж байсан бол одоо 2 удаа болж байгаа шүү дээ тийм үү. 6 сард нэг ийш болно, 12 сард ахаад болно. Тэр 12 сард ахаад ороод оноогоо өндөрсгөөд ахаад ороогүй нөхдүүд нь хоцорсон бол ахаад орж болно шүү дээ. Тэгэхээр шалгалтыг бол айдас хүйцтэй биш одоо маш сайхан боломж гэж харж ингэж оролцох ёстой. Тэр орчныг бүрдүүлэх нь бол хэдэн жилийн туршид явж байгаа юм шүү дээ. Одоо энэ хүүхдүүд чинь энэ шалгалт сонгох хичээлүүдээ эн чинь зарим нь бол дунд сургуулиас багаас эхлээ сонгоо явуулсан. Зарим нь яг 12 дугаар ангидаа сонгогдсон ингээ хүүхдүүд янз янзын байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сонгосон хичээлүүдээ маш сайхан бэлдээд дуртай мэргэжил дуртай сургуулиа сонгоод ийм сайхан боломжтой гэж харах хэрэгтэй. За элсэлтийн ерөнхий шалгалтыг одоо сургуулийн орчинд хэрхэн яаж бэлдүүлж байна вэ? Жишээлбэл одоо нөгөө яг элсэлтийн ерөнхий шалгалт өгж байгаа юм шиг ингээд нөгөө хүснэгт бүхлүүдэд ингээд тестэлж ажилладаг шүү дээ. Тэр үргэлжлүүлж байгаа юу? Ер нь ямар арга барилаар шалгалтыг сурагчдаа бэлдэж байна вэ? За элсэлтийн ерөнхий шалгалтыг бол Монгол Улсын хөтөлбөр стандарт сургалтын хөтөлбөр стандарт бол 10 дугаар ангиас эхлээд сонгон судлах хичээлээр бол эхэлж бэлтгэдэг. За сонгон судлах хичээлийг сонгож байна гэдэг чинь бол суур боловсролд эзэмшээд бүрэн дунд боловсролд орж байгаа хүүхдүүд маань би ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Ямар мэргэжлэр одоо юу хичээлүүдээр сонгон судлаад тухайн мэргэжлээ эзэмших вэ гэдгийг бол 3 жилийн турш бол сурч судлаад тэрнгээрээ элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой байдаг. Гэтэл хүүхдүүд өгөхдөр бие биенээ даган дуурайх ч юм эсвэл багшаагаа дах зорилгоор явж яснаа гинтгэн 12 дорсныхоо дараа би энэнгээр өхөө байлаа. Би шал өөр мэргэжилтэй болно гэдэг. Нөгөө хүүхдүүд маань төлөвшөл, хүмүүжил нөгөө юу хичээл сонголтын талаарх ойлголтууд байхгүйгээс болж бол ийш тэр нэлээд тааруу авах магадлал маш өндөр байдаг. Ерөөсө 3 жил сонгоогүй хичээлээрээ хүртэл гинтгэн өхөр болцсон явж идэг. Энэ ар гэр аав ээжүүдийн бас оролцоо маш их байдаг. Яг тэгэхээр аав ээжүүд маань чи заавал тэрнгөр өсөө. Би манайх бол хуульчин мэргэжлээ чи хуульч болох хэрэгтэй. Манайх эмч мэргэжтэй чи эмч болох хэрэгтэй. Нөгөө хүүхд чинь 3 жилийн турш эмч болно гэж ерөөсөө зүтгээгүй шал өөр мэргэжлтэй болно гэдээ өөрийнхөө хүслээр мэлцээр явж ясан хүүхдүүдийг ингэждэг. Тэгэхээр ээж аав заавал тэр хүүхдийн өөрийнх нь мэргэжлэр явуулна. Өөрийнх нь сонирхлоор мэргэжлээ сонгох хэрэгтэй. Тэрнээс биш заавал тэр удмыг дамжсан одоо тийм мэргэжлээ байх хэрэгтэй. Ингэх ёстой гэдэг ингэж өгөөд хүүхэд тэндээ дур сонирхолгүй, хүсэлгүй ихэнх хүүхдүүд тийм байдаг. Тэгэхээр энэ дээр бас эцэгч бол анхаараасаа гэж боддог. Энэ талаарч бас эцэгтэй бид нар бол 9 дугаар ангиас нь эхлээд ярьдаг байгаа. За манай сургуулийн хувьд болох тэр яаж одоо элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгааг бол яг 12 дугаар 10-аас дугаар ангиас бол хүүхдүүдээ бол чиглүүлээ явцдаг. 12 дугаар ангид оронгууд нь өдний хойно ерөөсө хуваар давталгаа хуваар тавьдагчдаг. За давталгаа хуваар бол ингэ явдгаад 1 сараас эхлээ хүүхдүүд нь бид нар гадуур нэмэлт давталгаанд явмаар байна. Энэ давталгаасаа ингээд чөлөөлөд өгөөч гээг бол тэр тохиолдолд бид нар чөлөөлөд өссөн хүүхдүүдийн давталгаанд нь бол гадуур явуулдаг байгаа. Түрүүний таны асуусан яг хариултын хуудсыг бөглөдгөө, яг элсэлтийн ерөнхий шалгалт авч байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг. Яг тийм мэдрэмжийг төрүүлдэг. Ингэж төрүүлснээр хүүхд маань хариултын хуудастайгаа ажилд сурдаг. Хариултын хуудастай ажил сураагүй хүүхдүүд хичнээн сайн хийгээд хичнээн сайн даалгавраа гүйцэтгээд яг хариултын хуудасаа бөгдөх болгонгууд нөгөө даалгавар болон хариултын хуудасаа хооронд зөрүүлж бөгөлдөг. Энээс болж нөгөө маш хүүхдүүд алддаг. Хүүхдүүд маань оноо нь буурдаг. Ийм асуудлууд байдаг. Тийм учраас эхлээд даалгавраа хэдэн минутанд хийгөө. Дараа нь хариултын хуудасаа хэдэн минутанд бөглөх үү? Эсвэл
бодлоо бодчоо хариултын утсаа хийгээд явах уу гэх мэтлэн нөхцөлүүдийг хүүхдүүд яаж хийвэл өөртөнд нь эвдвэтэй вэ, боломжтой байна гэдэг зүйлүүдийг хариултын хуудас бөглөхөөр нь даалгавраа гүйцэтгэх явдад нь өөртөө тохирох одоо нөхцөлүүдийг нь бол олгож өгдөг. Тэгэхгүй болох тэр шууд багш за чи эхлээд даалгавраа бүгдийг нь дараа нөгөө 20 минут үлдээгээ тэнд нь хариулт утсаа бөглөрөг өнгөт нөгөө хүүхдүүд сандардаг хүүхдүүд бас тэргээ алдах гэдэг байдаг. Тэгэхээр тухайн хүүхд маань нэг даалгавар ачаад нэг хариултын утсаа бөглөөд явал илүү тогтоо байна уу? Эсвэл шууд бүх юм хийснийхээ дараа хариултын утсаа бөглөл зүгээр нүгдийг ингэж харж гэдэг. Гэхдээ мэдээж хүүхдүүдийн даалгаврыг бол маш сайн хянаж зөв хийсэн гэд боцсон тохиолдолд тэргээ бөглөөрэй гэж бол заадаг. Энэ нь илүү үр дүнтэй байдаг. Тэгтэл дараа нь хүүхдүүд энэ маань буруу байж энийгээ засах ингээд хариултын утсаа засчих тэр нөгөө хариулт маань шууд хоёул хүчнэгөө бол авчдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас хүүхдүүд маань сайн анхаарч авах хэрэгтэй. Өөрөө яаж хариултын утсыг бөглөмөр байна. Өөрхийн чадвар юм. Эхлээд бүх зөвүүдийгээ бөглөчаад дараа нь эргэлзэж байгаа зүйлүүдийг сайн хянсныхаа дараа бөглөх үү бол хүүхэд өөрийнхөө чадвар төвшин тохируулал хийндэ. Тэгэхээр дөнгөсөө багш маань хэллээ нөгөө нэг бид нар одоо ингээд 10 дугаар ангиас хүүхдүүдээ ингээд хичээл сонголтын хэлгээ явуулдаг боловч яг 12 дугаар анги төгсөхдөө шал өөр мэрэгжил гинт ингээд сонгох шийдвэр гаргацсан байдаг гэж юм тий. Тэгэхээр энийг урдчилж одоо сэргийлж бэлтгэхийн тулд одоо сургуулийн орчинд ч юм уу тийм ээ багш нар хэрхэн яаж одоо эцэгтэй хамтарч ажиллах вэ? Магадгүй одоо би жишээ нь технологич мэрэгжлийг сонголоо гэж бодоход би яг тэр технологич мэрэгжилтэй одоо үнэнч байхын тулд одоо магадгүй бусад сургуулиуд дээр очиж танилцах ёстой юм уу? Энэ тал дээр яг ямар одоо бодлого баримтлуул илүү тохиромжтой гэж одоо таар одоо боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс таардаг байна. Энэ ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг сургалтыг ер нь явуулдаг л да. Хичээл гадаар. Манайх Хотгон дэнгэр их сургуультай хамтраад бас яг энэ чиглэлээр хийжсэн. 20 гаруй аж ахуй нэгжүүдтэй компаниудтай уулзаад хүүхдүүдэд аваачиж яг чи ямар мэргэжилтэй болох вэ гэдэг. Тэр мэргэжлийн дагуу аваач тэр тухайн компанитай танилцуулах, тухайн үйл ажиллагаатай танилцуулах ийм ажил хийгээд хүүхдүүд энэ нэр миний мэргэжил мөн бэ шүү гэдгийг ойлгож эхэлдэг. Энийг хийхэд бол бас төсөв хөрөнгөл нэлээх зарцуулдаг. Дандаа эцэгээс гараад ажиллахгүй. Яг эхний 2 жил манайх нэг Хотгон дэнгэр их сургуулийн төслөөр явж исэн. Инженеричлээ төсөл байхгүй болоод ирсэн чинь эргээд нөгөө манай улсын сургууль учраас хөрөнгө мөнгөө яаж гаргах вэ? Яаж энэ хүүхдүүдийг одоо энэ компаниудтай уулзуулах уу? Очоод яхад мэдээж нийтэрний хөл унааны зардал гэж гарна. Өдөржин болоход өдрийн хоолны мөнгө гэж гарна. Ингээ ирэнгүүт тухайн компани маань бидэрт тийм юм гаргаж өгөхгүй шүү дээ. Гэтэл улсаас бас энийг яг бодлогоор дэмжиж одоо яг эцэг их тодорхой хэмжээний энэ хүүхдийн мэрэгжил сонголтын төлбөрөөр гаргах хэрэгтэй. Яг хүүхдүүд ямар мэрэгжил сонгох гэдэг тэр хүснийхээ дагуу эцэг маань өөрсдөө зохион байгуулад юундаа сургуулийн захираатай хамтраад тухайн байгууллага дээр нь компани дээр нь уул уурхай дээр ингээ очиод ингээ яваадах юм бол хүүхдүүд илүү үр дүнтэй байлаа гэдгийг 2 жилийн хугацаанд харсан. Надад нэг юм бодлоо. За мэрэгжил сонголтыг нэлийн дээрээс хийдэг байх тийм үү? Хүн техниктэй харьцдаг мэрэгжил гэж байна. Хүн хүнтэй харьцдаг мэрэгжил гэж байна. Хүн одоо тооц хибртэй харьцдаг мэрэгжил гэж байна. Тэгэхээр мэрэгжилээ ингээд сонгохдоо хүүхдүүд энийг судалж тооцоо хийдэг л байх л та. Тэгээ сонгодог байх. За тэр ээш тэр бас хэлэхгүй бол мартчихсан магадгүй тийм. Эсэлтийн ерөнхий шалгалтын дээр бол тухайн хүүхэд болоод өөрөө өөртөө эзэн болоод суух хэрэгтэй. Энд тэнд хуулах гад хэрэггүй, хүнд туслах гад хэрэггүй, өөрөө өөрийнхөө антулсыг байгуулаад сууж байгаа хэрэгтэй. Тэрнээс гадна хүүхдүүд янз бүрийн авч очдог байхгүй юу? Гар удас авч очихгүй. Ер нь хар хөхөн өнгөн үзгэн баттаа тэгээд харанда балдуурыг бол зөвшөөрдөг юм билээ. Тэрнээс ухаалаг гар удас, ухаалаг цаг тийм ээ янз бүрийн ерөөс очоод хэрэг байхгүй. Нойлон ингээд харж байхад 4-5 хоног би сургуулийн гадаа байсан л да. Тэгэхэд за сандраад гүгээ тэр за тэгээ утастайгаа янз янзын юм та тэгээд тэр ганцаараа гүгээд ирсэн тийм үү өөх хүн байхгүй. Тэр хэдэн 100 хүүхдүүд чинь одоо хэдэн зуулууга гар утастай шин тэр чинь гадаа хүн байхгүй шүү дээ чинь. Тэгэл одоо тэр нэгэ хайх хэцүү тэр чинь шалгалтын комиссд тушаах нэг хэцүү. Иймэрхүү алдаанууд маш их гардаг юм байлээ. Энийгээ үнэхээр сайн анхаарч авах бол жижигхэн ч гэсэн алдаа тэр хүүхдийн амжилтанд муудна. Нөгөө сандраад за ингээд нөгөө ирсэн сайхан тайван байдалд нь алдагтаад баахан хууль дүрэн болоод ингээд явцдаг.
Тийм учраас сайхан бэлтгэлтэй өөрийн гэсэн одоо үзэл тэр ойлголттой ингээд маш сайхан бэлтгэх хэрэгтэй. Тайван сайхан оролцох хэрэгтэй. За энэ нэг л одоо сайн захих хэрэгтэй байгаа юм да. За тэгээд элцгийн ерхий шалгалтыг өгөх хувааруудыг бол одоо сургууль дээр байрлуулах уу? Одоо хувааруудаа хаана одоо шалгалтаа яаж мэдэх вэ? За элцгийн ерхий шалгалтыг болохоор боловсролын үнэлгээний төвөөс хувааруудыг бүгдийг албан ёсоор гаргадаг. Албан ёсоор гаргасан энэ хувааруудыг бид нар цахим болон цахим сүлжээ ашиглан хүүхдүүдэд эцэгчүүдэд хүргэдэг. Мөн сургуулийн мэдээллийн самбарт бол бас гаргаж ангиудын мэдээллийн самбарт гаргаж ингээд хүүхдүүдэд бол хүргэдэг. Нийт 10 төрлийн хичээлээр бол элцэлтийн ерөнхий шалгалт маань эхэлдэг. Хамгийн цөөхөн хүүхэд өгдөг буюу одоо Монголын төвхээр бол шалгалтын маань бол эхэлж байдаг. За хүүхдүүд ихэнхдээ бол за би энэ юугаар элцэлтийн ерөнхий шалгалтаар өгөхгүй энэгээр би мэрэг сонгохгүй юм чи юуцсан тестлээд үзье. Би энэ ямар ч байхан өгнө үү гэдэг хугацаанд багтах нь үгүй гэдэг бол бас өөр хичээлүүдээр өгч бас сорж үздэг байгаа. Тэгээ эрэнгүүт бол хүүхдүүд маань тухайн хүүхдийн өөрийнх нь бас нэг зорилго бодлого юм уу да. За тэгэхээр элцэлтийн ерхий шалгалт өгч байгаа сурагчид маань бол 4-р сард эхлэлийн шалгалт гэдэг өгсөн байгаа шүү дээ тийм ээ. Эхлэлийн шалгалтаа тэнцсэн тохиолдолд за их дэд сургуулиудад элсэх боломжтой гэсэн одоо ийм боловсролын яамнаас гаргасан журам байгаа тийм ээ. За тэгэд хэрвээ элцэлтийн ерхий шалгалт одоо эхлэлийн шалгалтандаа тэнцээгүй оюутнуудад сурагчдад маань боломж байгаа л. Захирлаа. За энд боломж байгаа. Тэнцэг эхлэлийнхээ шалгалтанд тэнцээгүй ч гэсэн элцэлтийн ерөнхий шалгалтаа бол өгөх эрхтэй байдаг. Дараа нь харин хамгийн гол нь эхлэлийн шалгалтанд тэнцэх хүүхдүүд ихтэй сургуульд элсэх боломжгүй болцдог. Тэгээд ахаад өвлийн ээш эхэлдэг. Намар эхлэлийн шалгалтын бүртгэл явагдаад дахиад эхлэлийн шалгалтаа өгөнгүүт тухайн дотор багтаж штэ өгөнгүүт ихтэй сургуульд элсэх боломж нь бүрддэг байгаа. Хэрвээ эхлэлийнхээ шалгалтанд тэнцэхгүй бол тэр хүүхд маань бол ахаад л юунтай ихтэй сургуульд орох боломжгүй гэсэн. Тэгээд зарим ихтэй сургуулиудад бас нөгөө элсэгчдгээ гэрээ байгуулад авдаг тохиолдлууд бас байдаг юм билэ. Тэгэнгүүтээ хэрвээ дараагийн эхлэлийн шалгалтанд тэнцэхгүй бол би таныг одоо суралцуулах боломжгүй шүү гэсэн тийм байдалтай гэрээ байгуулад тэнцэнгүүт нь үргэлжлүүлэн суралцах боломж бүрддэг юм билээ. Одоо нөгөө ерөнхийлөгчийн санаачлагаар илгээлтийн эзэд гэдэг тийм ээ. Одоо нэг талдаа ингээд сурагчдыг чанаржуулах тийм одоо элцэлтийн ерөнхий шалгалт авч байгаа үнэлгээг өндөр болгох босхийг бас нэлээд одоо 800 оноо авсан олон сурагчтай байл мэдээж тэр бол одоо улс их оронд маань ирээдүйд хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр сурагчдын дунд ер нь хэр өрсөлдөө явагддаг байл. Тэр илгээлтийн эзэн дээр бол нэлийн өрсөлдөөн явагдана. Гэхдээ тэр чинь нөгөө дүүргээс гарсан хамгийн өндөр оноотой яг бас 800 бол бас биш. Хорооноос сум сумаас аймагаас гэдэг хүүхдүүдийн квот заасан. Тэр сумын хамгийн өндөр оноотой тэр хорооны хамгийн өндөр оноотой хүүхдүүд л ерөнхийлөгчийн тэтгэдэгт нэрэн дэвшдэг. За тэр нэр дэвшсэн хүүхдүүдээс тодорхой хэмжээний сонгон шалгалтанд ахаад цаашаа тэнцээд дараагийн ихтэй сургуульд орох эрхээ авдаг. Манай Баянзүрх дүүргийн хувьд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бас их том боломж инжилээс эхэлж олгож байгаа. За энэ ямар боломж өгөхлөөр 800 оноо авсан хүүхдэд $1000, 800 оноо авахулсан багшид бас $1000 гэдэг ийм урамшууллын хөтөлбөр зарласан байгаа. $1000 гэдэг нь ерөнхийдөө 3,500-аас 3,600,000 төгрөг. За долларын хажуу өсчих юм бол 4 сая төгрөг гэсэн үг нь шүү дээ. Тэгээ энэ бас эцэгчүүд болон хүүхдүүд бас маш их нөлөөлж байна. Одоо хүүхдүүдийн итвэх оролцоо одоо дүүцүүлсэн хүүхдүүд маань ахиж бид нар яашаа өөрийн биеэр өгнө. Дүүцүүлсэн оноо чинь сургуулийн ранг буюу сургуулийн юунд ордгоо байхгүй юу? Эренбэнд. За. Тий, зөвхөн яаш өгсөн оноогоор л сургуулиудыг эренбэлдэг. Хүүхдүүд чинь өмнө дүүцүүлээ шууд 800 оноогоо авчил явдаг байсан бол одоо нөгөө сайн хүүхдүүд маань 800-аач дүүцүүлсэн оноогоо ч авна ахаад яашаа өгчээ гэдэг тийм өсөлт хөндлөлт байна. Төвнгөт нөгөө яашийн маань онооны эрен бүсэх маш өндөртэй болоод ирж байгаа. Тэгэхгүй болох тэр нөгөө дүүцүүлээд байнгут дүүцүүлсэн эренблэхгүй болох тэр нөгөө сургуулиудын оноо нөгөө маш өндөр оноо. Жишээ нь манайх чинь
өмнө жилч бай, энэ жилч бай гэдэг. Нийтсээд жилдээ бол нэг 40-50 хүүхэд бол заавал дүүцэлсэн байж идэг. Нөгөө олон улсын математикийн сат хөтөлбөрөөр дүүцүүлнэ. Тэгээд IELTS тоглоор дүүцүүлнэ. Ингээ эрэнгүүд 800 700 та хүүхдүүд чинь ээш өгөхийг нөхөсөхгүй. Заавал шууд дүүцүүлсэн би болоо. Гэтэл энэ жил яг ингээ төлхөөдөд ээш өгсөн хүүхдүүдэд $1000 юутай шүү урамшуултаа гэдэг эрэнгүүд чинь хүүхдүүд чинь ерөөсөө өгчий 3,500 чинь ядчил сургуулийнхаа төлбөрийг төлчихнэ. Ихтэй сургуулийн нэг жилийн болон 50%-ийнхаа төлбөрийг гэсэн ингээ төлөх боломжууд төрөд ирж байгаа учраас энд бол маш том түлхэц, маш том гаргалаа бол ирж байгаа. Ер нь төр засагч гэсэн хүн дээр бас анхаарал авчвал нөгөө яг Монголын өнөөдөр нөгөө хүмүүс ихтэй яагаад сургуулийн чанар ээш ингээ унаад байна гэж ярьтал. Ээш маань дүүцүүлсэн хүүхд нь өндөр чадвартай, нөгөө мэдлэг чадвартай хүүхдүүд бүгдээрээ дүүцүүлж ирэнгүүт яг нөгөө ээш их маань олон улсын шалгалт өгөх боломжгүй тэнд өгөөгүй хүүхдүүд маань тэр яалтчгүй л бид нар ээш өгөөд ирдэг. Ингээ энэс болж бол бас жилийн одоо ээшийн оноо доошилсон, буурсан тохиолдол гараад байгаа л да. Тэгэхээр ерөөсөө энэ жил манай дүүргийн бас айгүй том боломж гэж бол би миний хувьд бодож байгаа. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн дунд эсэлтийн ерөнхий шалгалыг өгөхгүй гэсэн хүүхдүүд бас гарч ирдэг юм байлээ. Гарч ирдэг. За би гадаад руу ингээ сургууль явна гэдэг юм байлээ. Тэгэхээр ер нь ийм тохиолдол гардаг юм байна лээ. Бас нөгөө туршлагаасаа ярьж штэ тэ. Тухайн гадаадд усад очоод ч юм хаан ч юм очоод та ер нь тухайн сургууль улсынхаа 12 дугаар ангийн боловсрол эзэмснээ дараагийн шатныхаа шалгал сорилтонд орсноо гэсэн ер нь асуугаад тэрний судалгаа хийдэг юм байлээ. Тэгэхээр ер нь орж исэн дээр юм байлээ. Ер нь бол яагаад гэвэл Монгол улсад болж байгаа тийм ээ. Энэ чинь 12 дугаар ангийнхан дараагийн шатны сургалтын сорилт төвшинг нь тогтоож байгаа учраас ер нь орсон зүйл байдаг юм шиг байна лээ. Тийм юу ажиглагдчихвүлээ. Нодлонгийн төгссөн хүүхдүүдээс харахад. Тэгэхээр ээш өгөхгүй хүүхдүүд гэж санал өгж байгаа хүүхдүүд дараагийн жилийн хүүхдүүд ч байдаг юм а тийм ээ. Эднэр бол бас анхаарад эртхэн шиг сургууль хичээл юугаа бэлдээд ингээд сонголтоо хийжсэн зөв юм болов гэж боддог. За Батсурмаг шилсэн нэмж асуухад таны хувьд бол одоо 69 дугаар сургуулийн түүхийн багш тийм ээ. Тэгэхээр ер нь түүхийн хичээлээр элсдийн эрхлэл шалгалт өгж байгаа хүүхдүүдийн тоо ер нь сүүлийн жилүүдэд буурж гэнэ өгсөж гэнэ. Яг гэвэл одоо нэг зарим одоо ихтэй сургуулиудад ингээд элсэгчд байхгүй учраас ингээд анги хумаад ч юм уу те ингээд 2 3 ангийн хооронд нэгтгэх ч юм уу юм тохиолдлууд байгаа шүү дээ. Зөв зөв. Түүхийг судалж байгаа хүмүүс хэрэг байна. Саяхан Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар ерөнхийлөгчийн ивэл доор Монголын түүхийн багш нарын анх дугаар улсын зөвлөгөө гэж анх дугаар зөвлөгөө болсон. Монгол төрийн ордонд болсон. За энэ зөвлөгөөн дээр ерөнхийлөгч хэлсэн, боловсролын сайд, мэргэжлийн улсууд ингээд хэлсэн. Тэгэхээр Монголын түүх гэдэг бол одоо маш чухалаар тавигдчих байгаа. Тэгэхээр ирээдүйд одоо би ингээд ажиглаж байгаа юм л да. Монголын түүхээр зориуд Монголын түүхээ судлаа, түүх, хэл түүх хоёроо мартвал одоо тэгэл үндэстэн мөхөн шүү дээ тийм. Тийм учраас идэх сэргэж байгаа болов уу гэж би бодож байгаа. За тэгэхээр тэр ерөнхийлөгчн тэр анхны тэр шуулга уулзалт бол их үр дүнгээ өгсөн ирээдүйд хэрэгтэй зүйл болов уу гэж бодож байгаа. Манай сургуулиас 2 багшийн төлөөлөл оролцсон. Нийт ер нь түүхийн багш нарын улсын зөвлөгөөнөөр нэлээд одоо сайхан чуулган болсон. Тэгэхээр энэ чуулганыг үр дүнгээр одоо мөрөөр бид нар бас ажил зохиогоод түүхэд одоо сонирхолтой болгох нийслэлтэй бэлдэх Монголынхаа түүхийг залуу ааж үедээ бэлтгэх мэдүүлэх ажлыг бид нар бас зохиох ёстой байхгүй юу? Тэрээс л эхэлнэ. Хүүхдүүдээ саалуулах ёстой. Бас зөв асуулт асуулаа. Ер нь гэхдээ одоо сүүлийн жилүүдэд яг түүхийн хичээл сонгон судалж байгаа сурагчид ихсэж гэнэ үү багасж гэнэ? Ер нь бол би ихсэж байгаа гэж ойлгож байгаа. Мерсэр. Тэгтэл харьцангуй бага байгаа. Тийм учраас эсэлтийн ерөнхий шалгалт сая захирлагдсан Монголын түүхээр эхлээд нөгөө бага хүүхдэд өгч шүү дээ. Монголын түүхээр эхлээд сүүлд нь 28 дөрөв тийм Монгол хэлээр дуусч байгаа шүү. Хамгийн их Монгол хэлээ одоо яагаад ингэ шалгуур тавиад бүх хүүхдүүд Монгол хэлээ үзсэн одоо тэнцсэн учраас дараагийн шатанд орж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр Монголын хэл их хэл гэдэг юм бол заавал номер 1-т тавина л дээ. Үүний дараа Монголын түүхийг бас тавих нь зөв гэж би ойлгоод байгаа юм тийм.
За баярлалаа. Тэгээд бидний урилгаар өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 69 дугаар сургуулийн захирал оюун сайхан болон нийслэлийн ерөнхий боловсролын 69 дугаар сургуулийн түүхийн багш Батсүрэн Орогдон оролцож үзэж та бүхэнд бас элэлтийн ерөнхий шалгалтын тухай мэдээллийг за мөн одоо элэлтийн ерөнхий шалгалт түүхээр очиж байгаа сурагчид манай харах зүйлийг үзэж та бүхэндээ бас одоо хэлж өглөө. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн хоёр багштай маш их баярлалаа. Ажилт амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгчдийн хүүхдийн ярилцлагын нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа.